Та нарт би үннийг хэлэх ёстой. Үннийг ч хэлье. Энэ хорвоогийн хамгийн дээд худал зүйл бүх цаг үеийн хуурамч амлалт хамгийн их хэтрүүлэгтэй түүх томог юу вэ гэдгийг мэдээд та нар бүр алмаа ирч хоцорно. Энэ бол шашин. Энэ талаар сайн бодож тунгаан уу? Тэнгэрт амьдардаг нэгэн үл үзэгдэгч итгээд хүн болгоны үйл хөдлөлийг өдөр цаг мөч тутам хардаг гэж шашин хүмүүст итгүүлж чаджээ. Бас болоогүй. Хүний цээрлэж явах 10 хар нүглийн жагсаалт тэр бурхан гээд байгаа этгээдэд би хэрвээ энэ 10 хар замаар явбал бурхан таныг хорвоо ертөнцид төгсдөл мөнх тарчлаан галд шарж зодож жанчин орилуулж уйлуулан зовлон зүдгүүртэй тамллаар дүүрэн тийм газарт гисгэн. Гэхдээ бурхан та нарт хайртай. Бүгдд нь. Тиймээс түүнд мөнгө хэрэгтэй. Бурханд үргэлж мөнгө хэрэгтэй байдаг. Эдий бурхан хамгаас хүчтэй, цэцэн ухаантай, төгс төгөлдөр бүхнийг мэдэгч боловч ганцхан мөнгийг л зохицуулж чаддаггүй. Шашин олон тэрбум доллар олдогч татвар төлөөс төлдөггүй. Тэгсэн атлаа байнга мөнгөний гачигдaltaй байна. Харин одоо яг ярилцах ёстой нэгэн шал худлаа түүхийг үзье. Нэгдүгээр хэсэг хамгийн гайхалтай түүх. Энэ бол нар. Тэртээ айле дэвангар 10,000 жилийн өмнө хүмүүс нарыг биширдэг байсныг эртний гар бичмэл болон бусад баримт гэрчилдэг. Яагаад биширдэг байсан нь ойлгомжтой. Өглөө бүр нар мандаж, зон олонд гэрэлгээ аюулгүй дулаан орчин бий болгон магчин аратан болон хүйтэн шөнийн түнэр харанхуйгаас хамгаалдаг юм. Наргүйгээр амуу тариа ургахгүй, дэлхий дээрх амьдрал устдаж алга болно гэдгийг эртний бүх соёл иргэншлүүд ойлгож байжээ. Тийм болоод хүмүүс нарыг хамгаас их дээдлж биширдэг байсан билээ. Түүнчлэн хүмүүс од гарагсын тухай их мэддэг байсан. Тэнгэрийн мандалд эрхэс од хэрхэн шилж чөдөлж байгаагаар нь нар сарны хэртэлт гэх мэт үзэгдэл болон үйл явдлыг нэлээд эртнээс урьдчилан таамагладаг байлаа. Ингэснээр хүмүүс бүлэг оддыг ангилж өнөөдрийн бидний мэдих оддын урдыг бий болгожээ. Энэ бол одон ордуудын загалмай бөгөөд хүн төрлөختний түүхэнд хамгийн эртний бэлэг тэмдгийн нэг юм. Энэ нь бүтэн жилийн туршид оддын томоохон 12 орд хэрхэн дайран өнгөрөхийг харуулдаг. Мөн жилийн 4 улирал 12 сар өвөл зуны туйл өдөр шөнө тэнцэх зэрэг үзэгдлийг заана. Одны орд ямар нэгэн амьтан эсвэл хүний дүр төрхтэй холбож байснаас үүдэн бий болсон байна. Өөрөөр хэлбэл эртний иргэншлүүд нар оддыг зөвхөн ажиглаад зогсохгүй, хэдний хөдөлгөөнийг тайлбарлсан домог үлгэрүүдэд янз бүрийн амьтдаар эсвэл хүнээр төлөөлүүлдэг байжээ. Ингэснээр амьд бүхнийг тэтгэгч, бидэнд амьдрал хайрлсан нарыг нүдэнд үл харагдах бурхан буюу хүн төрлөختний аврагчаар төлөөлүүлдэг байлаа. Үүний нэгэн адилаар одны 12 орд нь нар аялан өнгөрөх замыг төлөөлдөг бөгөөд ихэвчлэн тухайн цаг үед тохиолдсон байгалийн үзэгдлийн онцлогтой холбоотойгоор нэрлэгдсэн байдаг. Жишээлбэл бомбын орд нь хаврын хур бороог илэрхийлнэ. Энэ бол Хорус. Манай эртний өмнөх 3000 жилийн тэртех эртний Месирт нарны бурхан байлаа. Хорус нарыг төлөөлдөг байсан бөгөөд Тэнгэрийн мандлаар зорчих хөдөлгөөнийг далдуутахтаа үгс бүхий домгоор тайлбарладаг. Энэ бурхны талаар бид их зүйлийг эртний Месирийн дүрс бичгүүдээс олж мэдсэн. Тухайлбал нар буюу Хорус бурхан маань Сет хэмээх шөнийг төлөөлсөн дайсантай байлаа. Ингээд өглөө бүр Сеттэй их тулаанд Хорус ялдаг бол оройн Сет Хорусыг алж түүнийг газрын гав руу илгээдэг ажээ.
Харанхуй ба гэрэл сайнны эсрэг муу ёрын тэмцэл нь хамгийн элбэг тохиолддог үлгэр домгийн зүйрлэлийн нэг бөгөөд өнөө цаг хүртэл олон янзаар хэрэглэгддэг гэдгийг дурдах нь чухал. Харин хор улсын хувьд дараах түүх бий. Хор улс бурхан 12 дугаар сарын 25-нд ариун эзэд ихээс төрсөн юм. Хор улсыг төрөхөд зүүн зүгт од харваж 3 мэрэгэн түүнийг бурхан гэдгийг өргөмжлөхөөр тэр одны чихт оджээ. Хор улс 12 настайдаа онцгой авьяастай байсан бөгөөд 30 наснда Анумп гэгчээс сахил үртэн өөрийн үйл хэрэгээ эхэлжээ. Хор улс 12 шавьтай байсан бөгөөд өвчтөе хүнийг эдгэх усан дээр явах зэрэг гайхамшигыг үзүүлж байсан. Хор улс бурхан мөн үнэн гэрэлгийгээ бурханы хүү, сайн хончин, бурхан санвартан гэсэн олон далд нэртэй байжээ. Гифон гэгч шавь нь урвахад хор улсыг загалмайд цовдлж оршуулад 3 хоногийн дараа дахин амилсан юм. Хор улсын энэ түүхтэй адил үлгэр домог дэлхийн бусад олон соёл иргэн шилд тархсан бөгөөд бүгд ижил төстэй байдаг. Грекийн Атис 12 дугаар сарын 25-нд ариун их наанагаас төрсөн юм. Тэрээр мөн адил цовдлогдож булчлагдсны 3 хоногийн дараа дахин амилсан. Эндхийн Кришна бурхан ариун их Девакийн хүү Кришна мэдлэхэд зүүн зүгт од харавсан юм. Тэрээр шавь нартайгаа хамт явж гайхамшиг үзүүлэн мөн л өөд улсныхаа дараа дахин амилсан. Грекийн Дионис ариун ихээс 12 дугаар сарын 25-нд төрсөн. Аялан явж номлогч багш байсан бөгөөд улсыг дарс болгох зэрэг гайхамшигыг үзүүлдэг байсан. Хаадын хаан бурханы ганц хүү Альфа ба Омега гэх зэргээр нэрлэгдэж тэнгэр тайлсны дараа дахин амилжээ. Персийн Митра мөн адил ариун ихээс 12 дугаар сарын 25-нд төрсөн. Тэрээр 12 шавьтай байж бас л эд шид үзүүлдэг байсан. Нас барсныхаа дараа 3 хоног булчлагдаж дахин амилсан юм. Митраг мөн л үнэн гэрэлгийгээ гих зэрэгээр нэрлэдэг билээ. Сонирхолтой нь Митраг дахин шүтдэг өдөр нь нэм гаргажээ. Аврагч хүнийг өгүүлсэн энэ түүхэд цагийн цагт дэлхийн өнцөг бүрт байсан үнэн бодит явдал. Харин яагаад бүгд ариун ихээс 12 дугаар сарын 25-нд мэндэлж 3 хоног булчлагдсны дараа дахин амилахаас гадна бүгд 12 шавьтай байсан бэ? Үүний хариултыг олохын тулд хамгийн сүүлийн нарны бурхны жишээг авч үзье. Есүс Христ 12 дугаар сарын 25-нд Вифлеем хотод гэгэн их Мариягаас төрсөн юм. Түүнийг мэдлэхэд зүүн зүгт од харваж улмаар воолохын 3 мэрэгэн түүнийг бурхны гүгж өрөмжлөхөөр Есүс браалхан ирсэн гэдэг. Есүс 12 настайдаа багшилж 30 наснда Ион номлогчдоос адил самун өөрийнхөө замлыг эхэлсэн. Есүс 12 шавьтай байсан бөгөөд өвчтөе хүнийг эдгэх усан дээгүүр явах талигачиг амьдруулах зэрэг гайхамшигыг үзүүлж байв. Түүнийг хаадын хаан бурхны хүү ертөнцийн эзэн хорвоогийн гэрэлгэгээ гэх зэргээр нэрлэдэг. Юуда гэгч шавь нь 30 мөнгөн зоосон дурвсны дараа Христийг загалмайд цовдлж улмаар булчлагдсны 3 хоногийн дараа дахин амилж тэнгэрт заларжээ. Юуны түрүүнд төрсөн сар өдөр нь бүхэлдээ 6 учир шалтгаантай. Зүүн зүгийн Сирус од шөнийн тэнгэрт хамгийн тод бөгөөд 12 дугаар сарын 24-ний өдөр энэ од Орионы бүсэд орших 3 тод одтой зэрэгцэн гэрэлтдэг. Энэ 3 од одоо хүртэл 3 марл од гэдэг нэртэй. 3 марл од болон Сирус нь 12 дугаар сарын 25-ны өдөр нар мандах зүгийг заадаг. Тийм болоод нар мандах зүгийг олохын тулд 3 мэрэгэн зүүн зүгт гарах одыг даган явдаг ажээ. Христийн ээж Гэгэн Мария өөрөө охины орд буюу Вирго юм билээ. Вирго гэдэг нь латинаар ариун гэсэн утгатай үг. Эрт цагт Вирго гэдэг үгийг эм үсгээр илэрхийлдэг байв. Тийм учраас Христийн эх Мария, Адонисын эх Мера, Буддагийн эх Мая гэд бүх ариун эхчүүдийн нэр эм үсгээр эхэлдэг юм. Охины орд бас талхны байшин гэсэн утгатай бөгөөд боодол амун удаа тэрвэрсэн эмэгтэйгээр дүрсэлдэг. Тарийн төрүүгээр дүрсэлдэг охины орд нь талх тарианы ургац авдаг 8 сэтгүр сарыг төлөөлдөг ажээ. Мөн Христийн төрсөн хот Вифлеем нь үнэн хэрэгтээ талхны байшин гэж орчуулагддаг. Тийм болохоор Вифлеем гэдэг нь газрыг биш харин огторгууд орш охины ордыг хэлж байгаа хэрэг юм. Харин 12 дугаар сарын 25-ны орчин буюу өвөл нар буцах үеэр нэгэн сонирхолтой үзэгдэл болно. Зуны туйлаас өвлийн туйл руу ирэх хугацаанд өдөр богиносч цаг агаар улам хүйтэрдэг. Бөмбөрцгийн хойд хэсэгт нар урд зүг рүү шилжихдээ улам жижигрэн элч дулаан нь багасна. Эртний соёл иргэншлийн хувьд өдөр богиносч ургамал ногооны ургал зогсох нь үхлийг бэлэгддэг байжээ.
Товчоор нар 6 дугаар сарын турш өмнө зүг рүү шилжин улмаар 12 дугаар сарын 22-нд доод цэгт мандснаар нарны мөхөл ирлээ гэж үздэг байлаа. Хамгийн сонирхолтой нь өмнө зүг рүү шилжих нарны хөдөлгөөн 3 хоног зогсдог. Энэ хугацаанд нар өмнөд загалмаа ордын орчимд саатан зогсно. Харин үүний дараа буюу 12 дугаар сарын 25-нд нар хойд зүгт нэг хэмээр шилжин хөдөлснөөр өдөр уртсаж урин дулаан хавар ирэхийн дохио болдог. Бурхад загалмаа дээр цовдлогдож 3 хоногийн дараа дахин амьлдаг түүх бүгд адилхан байдаг нь ийм учиртай ажээ. Өөрөөр хэлбэл энэ бол чиглэлийн өөрчилж бөмбөрцгийн хойд зүг рүү хөдлөхөд хавар бас авралыг авчирч байгаа нарны шилжилтийн үе юм. Харин хавар өдөр шөнө тэнцэх буюу улаан өндөгний баяр болоход нар дахин амьлсны баяр тэмдэглэдэггүй. Яагаад гэвэл өдөр шөнө тэнцэх үеэр нар муу ёрын харанхуйг дарж өдөр шөнөөс урт болон хавар болсныг албан ёсоор үздэг юм байна. Тэрнээс гадна Есүс болон бусад бурхтыг дагдаг 12 шавийн хувьд гэвэл энэ бол яахаргагүй одны 12 орд юм. Үнэн дээр 12-ын тоо Библийн сударт олон гардаг бөгөөд энэ нь одон орон болон зурхаатай холбоотой. Одон орны тэмдэг болон нарны амьдралыг дүрслэх уран сайхны төсөөлөл болон нарны хөдөлгөөнийг ажиглах арга хэрэгсэл төдий байсангүй болохоор эртний шүтлэгийн бэлэг тэмдэг хялбарчилсан байдлаар нэг иймэрхүү дүрс хэлбэртэй харагдана. Энэ бол Христийн шашны бэлэг тэмдэг биш. Харин одон орны зурхаан эртний шүтлэгт авч хэрглэж байсан хэлбэр юм. Энэ бол Христийн шашны бэлэг тэмдэг биш. Тийм ч учраас эрт үеийн урлагт Есүсийн толгойг загалмаа дээр байрлуулж дүрсэлдэг байсан бөгөөд түүнийг Бурхны хүү, ертөнцийн гэрэл, дахин амилсан аврагч, харанхуйг ялан дээлэгч гэж өргөмжлөн нартай адил өглөө бүр үүл мананг нэвтлэн дээд тэнгэрээс гэрэл туяаг цацруулсаар ирдгээр дүрсэлдэг. Библийн сударт байдаг одон орны зурхаатай холбоотой олон зүйлүүдийн хамгийн чухал нь эрен үе. Эрен үе гэдэг ойлголт сударт олон гардаг. Үүнийг ойлгохын тулд өдөр шөнө тэнцэх үзэгдэл чухам юу гэдгийг өртөл үзэх хэрэгтэй. Эртний Месирчүүд болон бусад эртний соёл иргэншлүүд ойролцоогоор 2150 жил тутам хавар өдөр шөнө тэнцлийн үед нар зурхаан өөр одон ордонд манддгийг мэддэг байжээ. Энэ нь дэлхийн бөмбөрцөг тэнхлэгээр эргэх явцад үүсэх хөдөлгөөнтэй холбоотой. Одны ордууд жил бүр эсрэг зүгт ухарч хөдөлдөг учраас өдөр шөнө 2 тэнцэдэг юм. Энэ үйл явц бүх 12 ордыг дайрч өнгөрөхөөс гадна ойролцоогоор 25765 жил болдог байна. Үүнийг их эрен үе гэж нэрлэдэг бөгөөд эртний соёл иргэншлүүд сайн мэддэг байжээ. Тэд 2150 жил тутмыг нэг эрен үе гэж тооцдог байв. Тухайлбал манай эртний өмнөх 4300-аас 2150 он хүртэл үхрийн ордны үе байсан бол манай эртний өмнөх 2150-аас манай эртний 1 оны хооронд хоньны ордны эрен үе. Харин манай эртний 1 оноос 2150 он хүртэл загасны орд буюу бидний одоогийн амьдарч байгаа эрен үе юм. Ингээд 2150 он гэхэд бид дараагийн үе болох бомбын ордны эрен үе рүү шилжинэ. Библийн сударт 3 эрен үе дамжин 4 дэх үе рүү шилжих хөдөлгөөнийг харуулсан байдаг.
Зөнч Мойсе Синай уулнаас Бурхны 10 сургаалтаа бууж ирэхэд хүмүүс алтан тугалд дахин шүтж байгааг хараад ихэд ууралсан тухай хуучны гэрээнд гардаг. Тэрээр сургаал сийсэн чулуун хавтанг эвдэн ариусгахын тулд бие биенээ хөнөөхийг ард иргэдэд тушаажээ. Ихэнх Библийн номлогч нар Израильчууд хуурмаг онгон дахин шүтж байсан учраас энхүү хэлгэнсэн гэж тайлбарладаг. Үнэн дээр тэр алтан тугал үхрийн ордныг харин Мойсе шинэ эрен үе болох хоньны ордыг төлөөлж байлаа. Тийм болоод еврейчүүд өнөө хүртэл хуцын ивэр үлээдэг заншилтай. Шинэ эрен үе ирэхэд хүн бүр хуучин үеийг үдэн гаргах ёстой нь ийм учиртай ажээ. Энэхүү шилжилтийн талаар Есүс Христос ч өмнөх үеийн үлгэр домгууд хүртэл дурдж тэмдэглэсэн байдаг. Харин хоньны ордны дараагийн эрен үе буюу загасны ордыг угтан авч байгаа дүр бол Есүс Христ. Шинэ гэрээнд загсаар бэлэгдэж зүйрлсэн зүйл олон байдаг. Жишээ нь Есүс 5,000 хүнийг ганц талах 2хон загсаар хооллсон түүхвэ. Есүс хүмүүст адис өгчин мөргөл хийж эхэлснээс хойш Галилей голыг даган явах үеэр сүүлд түүний шав болох 2 загасчинтай нөхөрлөдөг. Та нар машины ард зарим хүмүүс Есүсийн загасны дүрс наасныг бишгүй харсан байх. Харин энэ дүрс ямар утга учиртай гэдгийг тэр болгон мэдэхгүй. Энэ бол загасны ордны эрен үеийг илэрхийлсэн эртний 6 бэлэгдэл юм. Тэрнээс гадна Есүсийн мэдлэх энэ өдөр нь шинэ эрен үеийн эхлэлийг заана. Лукагийн 22-ын 10-т шавнар нь Есүсээс таныг өнгөрсний дараа хаана таарах вэ гэж асуухад тэрээр та нарыг хот руу ороход домботоо ус барьсан хүнтэй таарлана. Тэгээд түүний орсон байшинд нь дагаж ороорой гэжээ. Энэ бол одон зурхайн хамгийн сонирхолтой ганц нэг баримт. Устай домб барьсан хүн бол ус хадгалагч буюу бомбын орд. Загасны ордны эрен үеийг солих шинэ эрен үе учраа Бурхны хүү загасны ордыг орхиж бомбын орд руу орох ёстой. Загасны эрен үеийн дараа бомбын эрен үе ирнэ гэж Есүс 70 утгаар хэлжээ. ертөнцийн мөхөл ирэх тухай бид бүгд өмнө сонсч байсан. Евангелийн судрын Матвейн 28:20-д Есүс ертөнцийн төгсгөл хүртэл би та нартай хамт байна гэж хэлсэн байдаг. Даанч ертөнц гэдэг үгийг англи хэл рүү хэд хэдэн газарт буруу орчуулсан байлаа. Үнэн дээр Ион буюу ертөнц гэдэг үг 900 гэсэн утгатай ажээ. Тэгэхээр эрен үеийн төгсгөл хүртэл би та нартай хамт байна гэсэн үг болно. Тэгэхээр Есүсийн хувьд бомбын ордны эрен үе рүү шилжснээр загасны ордны үе төгсөх нь үнэн үг байх нь. ертөнцийн мөхөн гэсэн ойлголт яа харахгүй далд үгийг буруу ойлгож орчуулснаас болсон. Харин ертөнцийн төгсгөл болно гэж итгэдэг 100 сая Америкчуудад энэ тухай яаж хэлэх вэ? Цаашлбал Есүс тэр чигээр эртний Мессерийн хоон ус бурхны илэрхий хуулбар. Тухайлбал 3500 жилийн тэртех Мессерийн Луксар сумын хананд хоон ус хэрхэн төрж түүнийг хэрхэн дахин шүтэж байгааг дүрсэлсэн байдаг. Хоон ус хэвлийдэд тех ёстойг Атум бурхан гигэн их Исидад зарлиг болгож Осирис буюу ариун сүнс Исидаг жирэмсүүлсэн улмаар хоон ус мэндэлж түүний хүмүүс бишрэн шүтэж байсан ажээ. Эндээс харахад Есүсийн төрсөн гайхамшигтай түүх яг л давтагдж байна. Христ эртний Мессерийн шашны хооронд адил төстэй зүйл их бай. Гэвч хуулбарлах явдал ганц үүгээр дуусаагүй. Ноа болон түүний завны тухай домог эртний уламжлалт түүхээс улбаатай. Авгаа үерийн түүхэд эртээ аль дэвэнгарт 200 гаруй их усвэрт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ олон их сурвалжуудаас ганцхан манай эртний өмнөх 2600 онд төрөвлсөн Гилгамшийн домгийг жишээ авч татгал болно.
Бурхан дэлхий дээр авгаа их үер буулгаж, улмаар Ноа гэгч бүх амьтдыг том завинд суулгаж, хуурай газар хайхаар тагтаа явуулсан энэ түүх хожим сүлд Библийн сударт уулбарлагдсан билээ. Бас Мойсегийн түүх байна. Мойсег мэдлэхэд эхэн түүнийг дайснуудаас нуухдаа сагсанд хийж голын усанд хөвүүлжээ. Улмаар түүнийг хааны охин олж ханхүү болгон өсгсөн гэдэг. Энэ домог манай эртний өмнөх 2250 оны Аккадын Саргоны туйлсыг нэгэнгүүд автаж байна. Бяцхан Саргоныг сагсанд хийж усанд хөвүүлэн орхиход Акки хэмээх хатан түүнийг олж өсгсөн ажээ. Мойсе бол зөнч бас хууль сахигч, 10 сургаал буюу Тоора хууль үндэслэгч гэдэг нэрээр алдартай. Гэвч хуулийг соён гэгэрүүлдэг зөнч урд өмнөч бас байсан билээ. Мойсе бол лүндэн буулгагчдын зөвхөн нэг нь билээ. Энтгэгт Ману гэгч агуу бошигт байсан бол Грекийн Крит арал дээр Минос хаан Дикта ууланд гарч Зевсээс очирт таяг гардан авч, харин Месирд бурхны сургаал бичсэн чулуун самбрыг Мизес гэгч авчирч байв. Ману, Минос, Мизес, Мойсе. Харин 10 сургаалын хувьд гэвэл энэ бүх сургаал эртний Месирийн үхлийн судрын 125 шидд үгсээс шууд хуулбарлсан билээ. Үхлийн сударт би алаагүй гэдгийг би алахгүй, би худал хэлээгүй гэснийг би худал хуурамгаар гэрчлэхгүй гэх зэргээр өөрчилсөн байв. Үүндээ еврей болон христийн шашны үндэс суурь нь эртний Месирийн шашин ажээ. Усан адислал, хойд амьдрал, тамийн цээрлэл, гигэн төрөлт, дахин амьлалт, загалмай цовдлолт, грээслийн авдар, хөвч таслалт, аврагчд, ариун намжлал, авууга үер, улаан өндөгний баяр, Христосын мэндэлсэн өдөр, зул сар, бурхан болооч гэх зэрэг ойлголтууд бүгд христийн болон еврейн шашнаас аль өмнө байсан эртний Месирийн шашны онцлог шинжүүд юм. Бидний багш Есүс Христ хорвогийн жам бусаар мэндэлж, дараа нь цовдлогдсон үхэж, дахин амилсны эцэстээ тэнгэрт одсон тухай бид номлохдоо Юпитерийн хөвгүүдийг бишрэн шүтдэг хүмүүсийн сүсэг итгэлээс юугаарч ялгардгүй гэж Христийн анхны түүхч Жастин Мартир бичжээ. Тэрээр өөр нэгэн зохиолдоо Есүс ариун гэгийн эмэгтэйгээс төрсөн. Тиймээс та нараа Персед итгэдэг шиг нэгэн адилаар хүлээн авч ойлгох ёстой гэж бичсэн байв. Тэгэхээр Христийн шашин эртний онгон шүтлэгтэй шашинтай төстэй байсныг Жастин болон бусад номлогчид мэдэж байсан нь илэрхий харагдж байна. Гэвч Жастин Христийг цагаатгах нэг шалтгаан бий. Төвний үзэж байгаагаар энэ бүхэнд ад зэтгэрл буруутай. Христийг төрхөөс өмнө буг чөтгөр ирээд хамаг юм нь хутгсан гэж тайлбарладаг. Христийн тулгуурт үзэлтнүүд үнэхээр гайхалтай болос. Тэд энэ хорвоо ертөнцийг 12,000 жилийн настай гэж үздэг. Нэг удаа би үлэг гөрүүдийн чулуулсан ясыг та нар юу гэж тайлбарлах вэ гэж асуухад үлэг гөрүүдийн ясуу бидний итгэлийг шалгахын тулд бурхан ясыг чулуулжуулсан юм гэж хариулж байсан. Тэгэхээр тэгвэл миний итгэлийг сарих гэж бурхан чамайг бий болгосон байх нэ гэж би хэлж байж үлээ. Библи судрал шашны бүх одон зурхай бурхан номлын сургаалыг нэгтгэсэн холимог цуглуулга. Тэрч бүх хэл гол баатрууд хүртэл нэг нэгийгээр дуурайна. Хуучин гэрээнд Йозеф гэж хүн гардаг. Есүс бол яхрахгүй Йозефийн хуулбар. Энэ хоёр хоёулаа хорвоогийн жамбусаар төрсөн. Йозеф ах トゥ 12 байсан бол Есүс 12 шавьтай байв. Йозеф 20 зоосны үнэтэй байхад Есүс 30 зоосны үнэтэй байж. Юда гэгч ах нь Йозефээс урвсан. Есүсээс Юда гэдэг шавь нь урвж. Йозеф 30 наснда зөнч болсон бол Есүс мөн адил 30 настайдаа зөнч болов. Энэ мэт ижил төстэй зүйл олон бий. Цаашлбал 12 шавья дагуулan өвчтөе хүмүүсийг эдгэж байсан Мариягийн хүү Есүс нэртэй хүний тухай Библийн судраас өөр түүхийн баримт нотлохоо бий юу? Есүсийн амьдарч байх үедээ газрын дундад тэнгис түүний орчим газарт олон түүхчид байдаг байв. Тэгээд энэ олон түүхчдээс Есүсийн тухай тэмдэглэн өгүүлсэн хүн бий юу? Байхгүй.
Гэхдээ энэ нь Есүс гэдэг хүн ерөөсөө байгаагүй гэсэн баталгаа биш. Харин ч ийм хүн байсан гэдгийг эртний 4 түүхч гэрчилж байна. Залуу Филини, Севитоны Тацит нар Есүсийн талаар хэдхэн мөр дурдсан байдаг бөгөөд сандал нэг удаа Христ гэдэг нэр өгүүлдэг. Гэхдээ Христ гэдэг нь ариун гэсэн утгатай угаажээ. 4 дахь түүхч болох Йосеф Флавийн бүтээл нь 100 жилийн өмнө хуурамч гэдгийг баталжээ. Харамсалтай нь түүнийг өнөө хүртэл үнэн мэтээр иш татсаар л байна. Ер нь яаж ч бодсон төмний өмнө амилж тэнгэрт залрахаас гадна янз янзын эд шид үзүүлдэг ийм хүн яхарахгүй түүхэнд мөнхөрн үсттэй. Гэвч даанч тийм юм алга. Тэгэхээр баримт нотлохоноос үзэхэд Есүс гэдэг нэртэй хүн ерөөсөө байгаагүй ч байж магадгүй. Христийн шашин бол нарыг шүтэн биширсэн дуурайлган зохиосон зүйл. Тэд нарыг Христ гэдэг хүнээр сольж урд нь нар мэхийдгүй байсан шиг л мэхийн түүнийг биширдэг. Томас Пайн 1737-оос 1809 он. Бид зэвүүцэж хорссон доо биш. Харин бодит үнний төлөө л энийг ярьж байна. Хэн нэгний гомдоо гэсэн хүсэл алга. Яг юу болсон бэ гэдгийг шинжлэх ухааны үднээс л мэдэх гэсэн юм. Христийн шашин бол бодит үнэнд огт нийцэхгүй зүйл. Агцгүй энэ шашин улс төрийн зорилгоор зохиосон эртний Ромын үеийн домог гэдгийг л мэдэж явлаа. Үнэндээ Есүс бол Христ шашинд нарны бурхан байсан төдийгүй өлөг болсон домгийн зүгээр нэг дүр байв. Нийгэмд хараа хяналт тогтоохын тулд улс төрийнхэн Есүсийг зохиомлоор бий болгосон юм. Манай эртний 325 онд Константин хаан Ромотод Никей сүмийн чуулган хуралдуулжээ. Чухам энэ чуулганд Христ шашны онол сургаалыг бий болгосноор үе олныг мэхлэх цусд түүх эхэлсэн юм. Тэрнээс хойш 1600 жилийн турш Ватикан Европ төвд улс төрийн дарангуйл загал майтны аян дан шашны эрүү шүүлт гэх мэт харанхуй үеийг авчирсан билээ. Христ гэлгүй бусад шашин бүгд энэ эрен үеийн залмих ажээ. Хүмүүсийг бодит ертөнцөөс салган тусгаарлаж, альва юмд сохроор итгэн хүлцэнгүй байхыг шашин өөгшүүлдэг. Хорвоо ертөнцийг бурхан захирдаг гэсэн урайндар шашин хүмүүсийн үүрэг хариуцлагыг хязгаарлаж, бурханы нэрийн дор аимшигт гэмтэргүүлдэх явцыг зөвтгдөг. Нөгөө талаас нийгмийг хяналтанд авахын тулд шашин үлгэр домог ашиглан хүмүүст эрх мэдэл олж авах боломж олгоно. Шашны түүх хамгийн хүчтэй арга хэрэгсэл бөгөөд бусад худал түүх домог бий болгох хөрс суурь нь болдог. Үнэн зөв нь батлагдаагүй альва түүх домог хэдийгээр өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн ч цаанаа худал ташаа зүйл. Гүн утгаараа бол шашны ийм түүх хүмүүсийг чиглүүлэн удирдах, тэднийг хөдлөгөхөд ашиглагддаг. Түүх домог хэр үнэн бэ гэдг нь гол биш, харин чухам юунд үйлчилж байна вэ гэдэгт гол учир нь оршиж байгаа. Улс орон нийгэм үнэн гэдэгт нь итгэхгүй бол ийм түүх гол үргээ гүйцэтгэж чадахгүй. Ямар нэг ариун дагшин түүхийн үнэн зөвд нь хэн нэгэн эргэлзвэл энэ бол маргах сэдэв биш. Учир нь чи үнэн сүсэг бишрэлтэй хүмүүс тийм хүнтэй маргахчгүй харж үл тоомсорлож эсвэл гүтгэгч бурхныг доромжлогч гэж шүүмжилжээ гэлнэ. Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа өөрийн 3000 иргэдийг хөнөөж энэ санааг бусдад итгүүлэх гэсэн оролдлого буруу төдийгүй бурхныг доромжилсантай адилхан гэм нүгэл.